Сайн байцгаана уу? 48-аас 48 түүх цуврал үргэлжилж байна. Өнөөдрийн дугаараар Хорватын хөлбөмбөгтэй холбоотой нэгэн түүхийг ярьж өгнө. Сайн байна уу? Пипакаас ирж байна. Таны захиалга хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөйчгүй. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. За мэдээж Хорватын хөлбөмбөг гэхээр ярьж болох олон зүйл байгаа ч гэсэн хамгийн түрүүний номер 1 сонирхолтой сонголт бол мэдээж Лука Модрич. За 80-ад оны сүүлгээд гэхэд Лука Модрич бол одоо Модричи гэдэг одоо газар байрладаг жижигхэн чулуун байшинд бол одоо гэр бүлтэйгээ өсч байсан. Велебит гэдэг уулын биелт бол байдаг энэ чулуун байшинд бол өсч байсан. Зуны нөгөө манай туслангийн байшин гэдэг шиг тийм байшин байгаа тийм. За тэгээ хүүхд тогтоо бол өвөөтэйгээ бас адилхан Лука Модрич гэдэг нэртэй Лука Модрич сениор гэдэг тийм. Өвөөтэйгээ бол одоо их дотн өссөн. Хамт бол одоо өвөөтэйгээ тоглолдог, өвөөгийн хондог, хамт анд явдаг тийм өстө бүхэл юм өвөөтэйгээ хамт хийдэг. Тэгээд одоо олон жилийн дараа өгсөн ярилцлагатаа бол өвөөтэйгээ өнгөрөөсөн цаг мөчийн талаар бол одоо миний амьдралын хамгийн гоё дурсамжууд бас байдгаа гэж бол яриа өгсөн байдаг. За тэгээ 91 оны 12 сард энэ одоо амгалан тайван өсөжсэн хүүхэд нас амьдрал бол байхгүй болсон. Хорватын эрхчлөөний төлөөх дайн эхэлсэн Югославийн олон дайнуудын ер нь Югославийн дайны нэг хэсэг шүү дээ. Тэгээд энэ юм бол эхэлсэн. Тэгээ өвөө нь малаа хариулж явжгаад гэрлүүгээ буцаад явж хооронд нь бол Сербийн хагас одоо хэрэгжсэн бүлэглэл нөхдүүд ирээд бол өвөөг нь одоо шууд хөнөөсөн юм бол болсон. За тэгээ тэр хүнд үйл явдлын хүрээнд бол бас одоо Модричийн гэр бүлийн удмын одоо тэр газрын Модричи гэдэг бүс нутгийн бас маш олон хүмүүс бол амиа алдсан байт юм байлээ. Ингээд 6 настай Лукагийн хувьд бол дайны дараах дайны үеийн одоо энэ амир үйл явдлуудыг бол одоо туулах шаардлагатай болсон. За тэгээ аавынх нь өвөөгийнх нь нутаглуулах одоо юун дээр бол ажил явдал дээр бол авсанд нь ингээ хийцэн багт нь бол аав нь хэлсэн байлээ Лукагийн ингээд чи удаа өвөөгөө ингээд үнсээ гэд хэлсэн байлээ. Тэрийгээ бол одоо ерөөсөө мартдаггүй гэдгээ ярьсан мэт өөрөө хэлэхдээ бол аав маань надаа ингээд өвөөгөө одоо сүүлчийн замд нүдэд үнсээ гэж бол хэлсний би мартдаггүй. Тэгээд иймэрхүү зүйлүүд бол хүнийг нэг бол хаттай болгодог, нэг бол бүтэн одоо сөхрүүлдэгэ. Тэгээ би бол одоо маш хаттай болохыг бол одоо сонгож илүү төсвөртэй сэтгэлийн хаттай төсвөртэй жаашийн зүгээр. Гэхдээ талбай дээр төсвөртэй тий. Сэтгэлийн хаттай бол одоо болохыг сонгосон гэж бол олон жилийн дараа бас ярьсан байсан. За тэгээд нөгөө уулын бүсээсээ зутаацгаагаад Модричийн гэр бүл бол юу яасан? Задар гэдэг одоо далайн эрэгт байдаг энэ хотод бол одоо очиж Коловаре гэдэг буудлын жижигхэн өрөөнд бол одоо маш олуула энэ буудлын өрөөнд бол хэсэг хугацаанд бол нэлээд бас урт хугацаанд бол амьдэрсэн. Тэгээд энд 2 жилийн хугацаанд бол ус байхгүй, тог байхгүй. Тэгээ одоо байнгын газар доорх одоо өмнөөс хамгаалдаг нэг хорогдох байрнууд байдаг шүү дээ. Тийм хорогдох байрлал одоо байнгын тохиоллын нөгөө дууд тохио бөмбөгдөлтийн тохиоллын тохио явангууд одоо нуугддаг ордог тийм ийм байдалтайгаар бол 2 жил гараг бол өнгөрөөсөн гэж байгаа. Тэгээд энэ бол одоо хүнд нөхцөл байдал олон юм болж байгаа тунд бол энэ зочд буудлын одоо энэ нөгөө нэг дайнаас дөрвөсдийн л одоо байрлаж байгаа буудал шүү дээ. Одоо буудал оригинал зорилго нь буудал гэж мэдээж хотел байгаа байлцсан байгаа тийм. Тэгээд энэ барилгын бол зогсоолын талбай бол бяцхан Модричийн бяцхан Лукагийн хөлбөмбөгийн бэлтгэлийн талбай болсон. Тэгээд тэгшгэн биш нүхтэй дали тийм ийм одоо бөмбөгдлөнд өртсөн ийм одоо цементэн зогсоол дээр бол хөлбөмбөгийн бэлтгэлээ хийж тоглож те одоо сайжирж байсан. Тэгээ энэ үед бол заримдаа одоо энэ бүсэд штэ те заримдаа өдөрт 500 орчим гарнат дэлбэрж исэн гэж байгаа байхгүй. Тийм одоо аюултай одоо сэтгэл зүйд дээрээс нь яаж нөлөөлөх хүнд те энэ нөхцлөөсөн. За тэгээд Энка Задар гэдэг одоо энэ Задар хотын хөлбөмбөгийн багийн спортын захирал Йосип Байло хэлсэн байт юм байлээ. Лука бол одоо маш туранхай тэгээд насных нь маш жижигхэн юм хөлтөсөн. Гэхдээ маш одоо онцгой гэдгийг нь бол шууд хараад мэдэж одоо анзаарч болохоор байсан. Тэгээд хинч одоо бусад хүмүүсээс нь хинж ерөөсө бөмбөгийн салгаж чаддаг байсан гэж бол ярьсан байсан. Хэдийгээр техник талаас авиас талаас сайн байгаадсэн ч гэсэн багууд бол академид авахгүй байсан Лукаг. Одоо Хайдук Сплит гэдэг одоо тэр бүсийнхаа том баг шүү дээ. Лукаг авахгүй гэсэн ягаад гэвэл хитрхи жижигхэн, хитрхи сул дорой, хитрхи хэврэг байна. Доожоогүй байна. Тэгээ орчин цагийн хөлбөмбөг бол одоо биеийн хүчтэй төсвөрийг бол маш шаардсан спорт учраас энэ хөлт бол тэсгүй гэж хэлж бол аваагүй. За харин нөгөө Модрич нөгөө нэг одоо сэтгэл хаттай гэдэг сэтгэл зүгээ үргэлжлүүлж бол харин ч энийг зөрүүлээд одоо өөрийнхөө ирч хүчний одоо суур болгож бол сэтгэлийн хаттай юм мундаг тоглогч бол дайчин юм тоглогч бол болсон. This is quite a game. It'll be a free kick.
flows. Тэгээд болох процесс бас тийм амар байс мэдээж байгаагүй. Задар багаас 2015 тад Динамо Загребийн академид тэнцсэн. За энэ бол одоо хамгийн том акц нь байсан. Загреб руу явсан. За Дани нөхцөл байдал юмнууд ч мэдээж арай өөр болчихсон байсан те тэр үед бол. За тэгээд Загребд очиод бол Босны лиг зээлэр бол тоглосон. 18 настайдаа Мостар гэд Зринский Мостар гэж багт бол одоо зээлэр тоглож бол маш хатуу чанга лигт бол 18 настайдаа мундаг тоглосон. За дараа нь Загребтэй ойрхон жижиг тосгоны Интер Забришич гэж багт очиж бол бас одоо нэг үйлээр бол зээлэр тогсон. За ингээ энэний дараа Динамо Загребийн үндсэн багийн тоглогч бол яг 20 настайгаас хойш үндсэн тоглогч болоод 23 настайдаа Tottenham Hotspur очиж Премьер Лигт очиж өөрийгөө гайхалтай тоглогч гэдгийг мэдрүүлээд 27 настайдаа Реал Мадридэд очиод 40 нас хүртлээр тоглосон ийм одоо гайхалтай амжилтыг үзүүлсэн. За одоо бол AC Milan-д бол Лука Модричийн хувьд бас тоглож байгаа клубын хүрээнд. За мэдээж карьерийн оргил гайхалтай зүйл нь 2018 оны дэлхийн аваргыг ярихгүй бол болохгүй Лука Модрич ярьж байгаа үед за 4 сая хүн амтай 4.5 сая хүн амтай одоо Хорватын хувьд дэлхийн аваргад дэлхийн аваргад одоо ингэж мундаг өрсөлдөнө гэдэг бол бас гайхалтай амжилт шүү дээ. Тэгээд хэсгээсээ гарсны дараа шүгэн 16-ад Дани Шгшогтой тоглосон. За тэр тоглолтод бол 1-1-ээр тэнцэж нэмэлт цагтаа тэнцэж явж байгаад бол 116 дахь минутанд пенальт авсан. За тэр пенальтыг одоо Лука Модрич гүйцэтгэсэн боловч алдсан. За тэгээ хэрвээ Хорват одоо Дани Шгшогт пенальтаар хоцсон бол Лука Модричийг одоо буруутгах магадгүй зөндөө гарах байсан. Гэхдээ пенальти шут аутад бол өөрийнхөө цогцлыг амжилттай гүйцэтгсэн. Хорват бол Даниг бол буулгаж авсан. За тэгээ шүгэн 8 зохион байгуулагчид Оростой очиад гарч бас одоо 120 минут тоглож маш хүнд тоглолт болсон. Тэгээ энэ тоглолтод бол 109 дэх минутанд Марио Манзукичийн оруулсан одоо голын суурийг тавьж бол бас оролцоог бол үзүүлсэн. За шүгэн 4-т болсон бас л одоо урт хугацаанд өөрүүлж исэн нэмэлт цагтаа энэ тоглолтод бол 119 минут тоглосон. 109 дэх минутанд одоо Марио Манзукичийн бас л одоо хожлын голд оролцсон гэж хэлж болно. За ингээд шүгэн 4-т бол Англи эсрэг хожлын голд бас оролцож финалд бол шалгасан. За энэ гайхалтай өдрүүдэд бол 11 өдөрт 63 км үүсэн гэж. Шүгэн 16, 8, шүгэн 4 гэсэн тоглолтууд бол 60 энэ бол одоо итгэмээргүй юм одоо газуу солиотой үзүүлчүүд дээ тий. Тэгээд бүх тоглогч дундаас бол хамгийн олон километр үүсэн тоглогч нь бол байсан. За финалд хэдийгээр одоо Франц 4-2 ярцад хожигдсон ч гэсэн Хяро шалралт тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдсэн алтан бөмбөгийг авсан. За 18 оны Баллон д'Ор гэвдэж Месси, Роналдо хоёрын 10 жил үргэлжлэсэн 2008 оноос хойш ээлжлэн авсан байсан Баллон д'Орыг бол одоо зогсоод цувралыг зогсоож тийм шилдэг тоглогч болсон. Тэгээд дараа нь өөрийнхөө одоо карьерийг, амьдралыг эргэж хараад хэлэхдээ бол хүнд хэцүү зүйлүүдтэй тийм сайхан биш зүйлүүд болдгоо. Гэхдээ надад бол дотроо бол үзэн ядах зүйл, үзэн ядалт бол байдаггүй. Босны зүйлүүдийг бол одоо болж байгаа зүйлүүдийг хүлээн зөвшөөрөх нь хамаагүй амар байдгаа. Тэг амьдрал байна уу, амьдрал дээр байна уу, хөлбөмбөг талаасаа байна уу, хөлбөмбөг талаасаа гадна одоо хожигдол байна уу, шүүмжлэл байна уу, тийм ээ. Ягаад гэвэл одоо миний амьдралдаа туулсан зүйл бол одоо тэдний хажууд яг юу ч биш гэдэг утгаар биш л дээ. Одоо юу гэдэг би ийм их зүйлийг туулсан учраас амьдрал дээр туулж байгаа болон хөлбөмбөгийн тал хүрээнд хожигдол шүүмжүүдийг бол одоо хүлээн зөвшөөрөх бол надад амархан байдгаа гэж хэлсэн байт юм байлээ. За тэгээд Лука Модричийн хувьд бол энэ жил Хорватын Шгшээ огтойгоо тоглоод засагдах шатанд мултарлаа. Португалтай хийсэн тоглолтод бол хожигдоод дэлхийн аваргын сүүлчийн тоглолтоо бол хийсэн. Тэгээд Йошко Гвардиол ууг нь эцсийн мөчөд тэнцвэрсэн гол оруулсан боловч тэрийг бол одоо Матанович үсгүрсэн гэдэг одоо тооцоогүй. За ингээд бол Португалийн Шгшээ огт 2-1 гэж санаад байна те. Хожигдож бол одоо харамсалтайгаар мултарлаа. За тэгээд одоо энэ агуу тоглогчийн дэлхийн аваргын карьер бол өндөрсөн 2-1-ээр хожигдсан. Тийм байна. За тэгээд $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. энэ дугаартай хамтаас бүгдээр нь баярлалаа. Лука Модричийн талаарх сториг нь илүү дэлгэрэнгүй унших хүсвэл description хэсэг дээр байгаа линкнүүдээс уншиж болно шүү. Тэгээ хамтаас бүгдээр нь баярлалаа. 48 улс 48 цуврал маань үргэлжилж байна. Дараагийн дугаар бол Өмнөд Африкийн одоо хөлбөмбөгтэй холбоотой сонирхолтой дугаар байх болно. Тэгээ хамтаас бүгдээр нь баярлалаа. Freshpack Bitback хамт олондоо баярлалаа. Ерөнхийдөө итгэгчид Coca-Cola, MCS Coca-Cola, Freshpack Bitback хамт олон ажиллаж байна.